За юу цаана дахиад нэг бүлүүлокийн бичлэг. Тэгэхээр одоо минь бас жоохон шахуу явна. Нэг хідэн chapter skip-лэх хэрэгтэй байгаад байна. Энэ нь болохоор миний өөрийн асуудлаас болоод за тэрний юу вэ гэхлээр би уг нь наадмын араас алаад хятад хайчиж жинхэнэ бичлэгээр бүүлжин гэсэн бодолтой байсан юм аа. Тэгсэн чинь шүдвдөөд 14 хоног юу ч хийж чадахгүй үхэл ханхлуулаад хэвтлээ. За тэгэхээр одоогоор нэг шүдэ авахулсан, нэг шүдэ эмчилгээнд ороод эмчлүүлсэн байгаа. Ер нь бол эрүүл мэндийн шалтгаантайгаар абсент байсан шүү. Тэгээд сүүлийн бичлэгний эдит бас нэмээд жоохон удаад. Тэгээ ер нь 4 chapter бараг 5 ч гэж магадгүй chapter алгасах хэрэгтэй болоод байна. Гэхдээ ер нь хэрэгтэй гол сэдвүүдийн бол ярьчин тэгэхээр санаа зовлтгүй. За тэгэхээр chapter 307-оос 310-11 хүртэл speedrun хийнэ гэсэн үг. За тэгээд олон юм нуршаад яах вэ? Шууд бичлэгтээ орцгоё. 試合は3週間後。相手は糸久井率いるアンダー20日本代表。勝てば代表の座はお前らのもの。しかし負ければブルーロックは消滅する。 За chapter 307 Исаги Испани руу очиж тоглолт үзэн тэгж явж байх замдаа цайны газар ороод нэг коллеж хийгээд орсон чинь нэг нүгрээрээ дүүрэн сорвтой нөхөртэй таран тэрэн гэсэн чинь сонь юм ярьж хагаад Исагиг айлгаад хайчдیں۔ Тэгээд Исаги Барсагийн тоглолтыг үзгээд цайны газараас гараад Барсагийн ордон руу очиод үзчихдیں۔ Тэгсэн чинь нөгөө нүгрээрээ дүүрэн сорвтой нөхөр чинь Барсагийн гарааны довтлогч нь байж таарад Баны Игласис гэдэг нэртэй юм байлээ. Үнэхээр сайн тоглогч байж таарад гол оруулаад Исаги тэрийг нь хараад энийгээд байж хэдий. Тэгсэн чинь яг тэр гол оруулж явах мөчийг нь бас нэг хүн үзэж байдаг нь сая үдیں۔ Тэгээд нэг иймэрхүү царай гаргацсан зурагтаар үзээ сууж тийм аа. Тэ. Chapter 308. Тэгээд буцаагаад нөгөө Нагийн хэсэг рүү орно. Нагийн мөнгөний гахаа хоёр маань ярилцчихдээ. Тэгсэн чинь мөнгөний гахаа нэг санал тавьдаг нь болохоор за надаа U20 World Cup руу 3 хүн чихэж оруулах эрх байгаа. Тэгээд чи нэг нь байж болно. Гэхдээ хоёулаа нийлээд Blue Lock-ыг сөнөө штэ гэсэн чинь Наги би Blue Lock-оос урахгүй гэдэг. Тэгсэн чинь мөнгөний гахаа маань уурлаад явах гэж байсан чинь яг сая залгаад тэгээд за та хэд зооноосоо гарчих. Тэгвэл мань танаа багт ороод тоглоё гэдэг. За тэгээд 309 дугаар chapter маань эхэлж байгаа. Тэгээд 309 дээр болохоор Blue Lock-ын цуглаад ихний бэлтгэлдээ орох гэж байдیں۔ Тэгсэн чинь Эго сан гарч ирээд нөгөө нэг урмын үг юм шиг урмыг хуулах гэдэг ч юм шиг яг тэр үгээ хэлээд тэгсэн Япон Dead Zone буюу үхлийн зоонд орцсон байгаа гэдгийг бүгдээрээ мэдэж авна. Тэгээд өрсөлдөгчд нь болохоор эднэр байна. За тэгээд Наги дахиад гарна тэгсэн чинь Наги маань PC-нд сууж идэв. Игараши хаанаас ч юм бэ гарч ирээд тэгээд энэ chapter маань дуус тийм аа. За chapter 310 болохоор Наги Игараши хоёр маань ярилцаад байж идэв. Тэгсэн чинь Наги Игарашид хэлдэг нь манд ч нэрээ нэг гүл бөмбөгийн холбооноос Blue Lock-ийн эсрэг гүл бөмбөг тоглох уу гэд тиймэрхүү юм ирсэн шүү дээ. Мань зөвшөөрөөгүй гэсэн чинь Игараши уурлаад хуцаад байгаа юм бэ. Угаасаа Blue Lock чинь нэгнийгээ шалтлах хөстэй. Тэгээд нэгнийхэн дээр гарч ижил Blue Lock-ийн шилдэг нь улдсан шүү дээ. Мал минь чи одоо устгасан Blue Lock-т байхдаа устгасан байхгүй байхдаа устгасан ямар ялгаа байна гэхэд тэгсэн чинь Наги маань за гэд яваад өгдیں۔ Chapter 311 эхний бэлтгэл эд дундаа явж идэв. Тэгсэн чинь нөө мөнгөний гахаа Бурацуудаа орж ирээд за Нусакуда та 23 дээр 3 хүн нэмэгднэ. Тэр хэд бас шигшээ багийн гишүүд болно. U20 World Cup-д оролцсон шүү гэдэг. Тэгээд нэг нь Hitoshi Sei гэдгийг хэлсэн. Тэгээд хоёрыг нь болохоор энэ хідэн тоглогчдоос сонгоно гэдгийг 300 тоглогч байгаа. Тэднэрээс нь хоёр нь сонгогдно гэсэн үг. Тэр дунд нь нөгөө Kira гэд хамгийн ихний ангиуд дээр гардаг нөхөр өдөн шүү дээ. Эхний chapter-ууд дээр ч бас гардаг. Тэр байж идэв. Тэгсэн чинь тэрийг нь хараад Исаги юу хуцаад байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ гэдгсэн чинь Эго сан маань яг мөнгөний гахагийн гол зорилгыг хэлдэг. Тэгсэн чинь тэр зорилго нь юу вэ гэхлээр Эго саныг замаасаа зайлуулад хідэн төгөр гэдэг санаатай байгаа юм байл л дээ. Тэрийг нь манайд мэдээд авчлаа. За ёо жоохон юмсгаа дараад байгаа. Угсаа ингээд chapter 311 маань дуусч байгаа. Ёо хооло бүр амар нэрс чимэрсэд яагаад байгаа юм те. За одоо үнцэн юм яриа да. Chapter 312 тоглолтын өмнөх яг эхлэх гэж байгаа хэсэг тоглогчдод зарлаад сүртэй. За эхнээс нь гарааны 11-ийг нэрлэлчээ. Японы багийнх шүү. Goalkeeper нь Gagamaro, center back дээр captain болох Aiko маань. Тэгээд center back дахиад нэг байгаа нь Aryu. Тийм бас нэг юм байгаа нь дахиад нэг center back байгаа Nico тийм. Тэр яг. Тэгээд right wing back буюу баруун жигүүрийн хамгаалагч нь Chigiri байгаа. Left wing back нь болохоор Hiyori. Тэгээд CDM дээр Karasu, Cam дээр Ryo. Тэгснэ айгүй сонирхолтой нэг юм байгаа нь Бачираг left mid гэсэн байгаа. Center mid Cam аль нь биш left mid гэсэн байгаа. За энийг сүлд нь яриа да тий. Тэгээд striker нь 2 хүн байгаа нь Rin болон Isagi. За ийм байт юм аа. Тэгээд сүлд нь яг сайхан байрлалын тайлбарламар ID өөрийнхөө ойлгосноор гэх юм уу? Өөрийнх нь бодож байгаагаар ч юм уу. За тэгээд Наги маань өөрийн эгог олж илрүүлсэн бас энэ chapter дээр. За Наги маань өөрийн эгог юу болохыг мэдэж авдаг аа. Тэр нь Исаги шиг бүхнийг өдөрдөж төгс байх биш. Эсвэл Ринтэй адилхан бүхнийг үгүй хийж сүрүүлэх биш. Харин
бүх зүйлийн төвөнд байж гол дүр байх хүсэл байдیں۔ Тэгээ тэрийг ойлгосон Наги маань хамгаалагч эднэрээс зүгтэн барин байж мөнгөний гахаа дээр очиод би дэлхийн хамгийн шилдэг нь болмоор байна гэж хэлдэг. Гэхдээ дотроо бодож байсан юм нь бол бүр гоё зөө. Яг энэ диалог бол үнэхээр яг ингээд нэг тийм Наги гэдэг дүрийг илтгэцэн гэх юм уу? Яг юу хүсэж байгааг нь айгүй гоё гаргасан диалог байсан. За тэрийг нь одоо уншъя да. Тий, унш. Blue Lock-д үлдэх нь биш. Эсвэл Исагитай өрсөлдөх нь биш. Ялан ч надад сонирн биш. Хамгийн гол нь дотроос минь нэг зүйлийн төвнө гэж орилж байна. Хамгийн гол нь яг бурхан болсон мэт тэр мэдрэмж. Энэ мэдрэмжийн төлөө би юу ч золиослж чадна. Blue Lock-ыг устгасан байсан ч хамаагүй гэж хэлнэ. За тэгээд эхний матч маань Японы эсрэг Нигер. За монголоор ярьж байна. Нигер. За тэгээд chapter 313 бол ерөнхийдөө бол үнэхээр дажгүй гэхэд ч багтахаар үнэхээр сайн болсон chapter байсан. За тэрийг нь яагаад гээд яриад байхын сүүлд нь бол тэгээ уншиж дуусчаад болъё. Эхний панел дээр бол хальт флашбек гарна. Тэгээд Нигерийн гол хитэн тоглогчдыг л харуулж байгаа юм шиг байна зэ. 4 нөхөр гарна. За тэгээд тоглолт эхэлдэг. Нигер кик офф гаргана. Тэгээд энэ нөхрийг болохоор Косо гэдэг юм. Тэгээд Нигерийн багийн ахлагч. Тэгээд Исагиг тэнэг болтол нь Зидан эргэж гарч ирээд тэгээд рулет гэдэг мөв штэ. Зиданы нэрийн хуудас. Зидан эргэж гарч ирээд тэгээд нэг дамжуулт гаргаад өгнө. Тэгсэн чинь Нигерийн өөр нэг дүр гардаг нь Бело. Яг нөгөө дамжуултыг хүлээж аваад Бачираг бас аргалаад гарчтیں۔ Тэгээд Нигерийн гол тоглогч болох Оназеруу дамжуултыг гаргаж өгнө. Тэгсэн чинь Ариу ямар хогийн дамжуулт байна? Чин дамжуулт юм уу юу юм гэсэн чинь Оназын надад бол хамаагүй би байгаа болохоор зүгээр гэдэг. Бараг нөө all might шиг юм хэлээд амжина. За тэгээд Онози чин Ариу Айко хоёрын өдөөс сугуута онгорхой байгаад байна штэ гэд. Цогтیں۔ Тэгсэн чинь Нико маань хаанаас ч байгарч ирээд body block хийнэ. Тэгээд хилдэг үг нь болохоор би Blue Lock-ийн онгорхой нүгсүв болгоныг бөглөнө гэдэг. Айгуу дайггүй гоостэй тийм. За тэгээд body block-наас ойсон бөмбөгийг нь Карасу аавна. Тэгээд Карасу маань left wing back буюу Хиори руу дамжуулт гаргаж өгнө. Хиори маань 2-3 тоглогчдыг аргалж дамжуулах биш. Дамжуултаараа аргална гэх юм уу? Кросс гаргаж өгнө. Тэгээд тэр кросс нь явсаар агаад рин руу очсон байт юм аа. За тэгээд манай ринчос юу чаддгаа харуулна. Нэг хамгаалагчийн хажуугаар шууд Травела зохиолт хийнэ. Нөө яга хөлийнхэн гадар хэсгээр зохиох зохиолт шүү дээ. Травела гэдэг чинь тий. За тэрийг нэг яриад яах. Тэгээд яг зохиолт хийсэн чинь нөгөө Онази гэдэг нөхөр байгаа шүү дээ. Нигерийн гол тоглогч гэдэг байгаа. Энэ нь гинет нөгөө Локи болоод хувирчтэй. PSG-д байсан Франц нөхөр. Бөмбөгнөөс хурдан гүйж очоод гинет гарч ирснээ шууд блоклчноо. Тэгээ ерөнхийдөө бол chapter 313-ийн төгсгөлийн панел нь гарч байгаа. Энэ нь бас айгүй сонирхолтой панел байсан. Исаги маань нэг өгүүлбэр хэлдэг нь би тэднийг аль хэзээ давчихсан. Би тэднийг яаж ялхаа хүртэл харж чадчихээн гэдэг. Ингэж хэлснээр энэ хүү chapter маань дуусж байгаа. За тэгэхээр би яагаад энэ chapter-ыг сайн болсон гэсэн бэ гэхлээр хэд flashback панелуудаар зодож хүчлээд байхгүй. Гэхдээ хин чухал бэ гэдгийг амархан ингээд нэг ганцхан панелаар хэлээд өгсөн. Дээрээс нь нэгээр хэр хүчтэй баг вэ гэдгийг харуулсан chapter байгаа байхгүй юу? Энэ chapter гарахаас өмнө ер нь бол ихэнх community дээр Blue Lock-ийн community-нууд байгаа шүү дээ. Reddit дээр байдаг, инээтрээ гэл янз бүрийн платформ дээр байгаа газрууд дээр Нигерийг бол амархан ялчнаа. Тэгээд Францад хожигдоод Англитэй алаан болж байгаа. Тэгээд хожоод гарч ирнэ гэсэн ухааны юм ярьсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь болохоор манус салавч өмхүүлж ийн яг тэр амархан хожно гэдэг дээр нь ягаад гэхээр энэ чинь нэг World Cup болохоор баг болгон хүчтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг хоёр багийн тэнцвэртэй байдлыг айгүй сайн харуулсан. Тэгээд хин чухал гэдгийг амар товчхон бөгөөд амар ингээд хөөрхөн харуулсан. Тэгээд хин хамгаалах чадвартай, хин довтлох чадвартай амар тоглогчид аль багт нь байгаа шүү гэдгийг мангар амархан хэрнээ амар нэг тийм чимхлүүр оруулаад ирсэн нэг тийм ингээд давс цацтай штэ. Яг энтэй л адилхан бохгүй юу? За тэгэхээр өөр нэг юм дараа ярих гэсэн юм нь болохоор Японы 5-3-2 гэсэн байрлал байгаа шүү дээ. Японы байрлал. Тэр нь болохоор ерөнхийдөө бол хамгаалтанд суурилсан байрлал байхгүй юу? Тэгээд би бас жоохон гайхчлаа яаж тоглох юм байгаа. За тэгэхээр нэг иймэрхүү юм шиг байгаа юм. Иймэрхүү харагдана юу ч гэсэн 5-3-2 гэдэг байрлал маань. Тэгээд миний бодлоор болохоор хамгаалтаа center back-аас болохоор Нико маань урагшаа CDM байрлал руу шахаж тоглох байхаа. Довтлогоо дэмжих үед Нико маань урагшаа гараад угаасаа айгүй сайн дамжуулдаг. Дээрс нэмээд мета вишнтэй
Metavision нь бүр үнэхээр дажгүй Metavision шүү дээ. Яг уу Исагийнх шиг тийм амар топ tier Metavision биш ч гэсэн. Тэгэхээр ер нь бол CDM руу гараад Karasu centimeter руу гараад Rio болохоор яг cam дээр үлдээд тэгэнгүүт л юу тэгээд нэг жоох ингээд rotation нь арай солигдож тоглох гээд байгаа байхгүй юу? Харин нэг угаасаа хоёр full back байгаа шүү дээ. Left wing back, right wing back гэж байгаа нэг. Энэ хоёр маань болохоор нэг нь урагшаа гарах үед нөгөөх нь үлдээд яг угаасаа энэ хоёр довтлохоо дэмжин хоёр талаас зэрэг довтлохоо дэмжихгүй байхад гэхдээ арай нэг нь гарангуут л нөгөөх нь үлдээд нэг нь өнжөөд тэгээд яг Nico эсвэл нэгтлийн нөхөж гараад тэгээд 4-3-3 гэсэн байрлал руу шилжиж тоглож болно. Эсвэл 4-2-4 рүү шилжиж тоглож болно. Ер нь их айгүй нэг тийм аль тал руугаа шилжих боломжтой довтлогоо хамгаалалт нь. Харин midfield дээр бол угаасаа нэг яриад байх юм байхгүй Баачираагаас гадна тий. Баачираа бол урагшаа дэмжиж 3 довтлогооны тоглогчтой болох байхаа Blue Lock-ийн маань. Тэгэхээр left mid гэсэн штэ. Left mid чин бараг л left wing гэхгүй юу? Ер нь бол FC Mobile тоглодог эсвэл нөгөө хөл бөмбөг үздэг хүмүүс бүгдээрээ мэдж байгаа байх нөгөө жигүүрийн довтлогч гэж ярьдэн штэ. Тэнгуутл тэр жоохон хоошо хамгаалтанд суудаг болоод ирэхээр left mid болж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ яг wing-үүдтэй адилхан довтлогоо дэмжинэлтэй. Тэгээд яг нөгөө left mid биш left wing болоод урагшаа гараад тэгэхээр striker буюу те яг төвийн довтлогч дээр Исаги өөрөө үлдэх байх. Тэгээд right wing болж тоглох нь болохоор Rin болоод яг ингээд урдаа 3 болоод хойноо 2 биш голдоо 2 хойноо 5 ч юм уу те. Ер нь бол нааша цаашаа нилэнгүүж ерөөдөө бол юу гэмтэй нэг тиймэрхүү Pep Guardiola-гийн тоглолдог шиг тиймэрхүү ийшээ тийшээ байнгын шилжилттэй тики така хөлбөртэй юм шиг нэг тиймэрхүү тоглолтууд л болж өнгөрөх бах та манай Японы тоглолтын арга барил. За. Ингээд энэ нэг байрлал шүү юм ойлгох уу да. Тэгэхгүй бол те инээс цаашаа яригээд миний ч тарих хүрхгүй юм байна. Тарихаа хүргээд яри гэсэн ч та нарын тарих хүрэх хэрэггүй. Тийм замбраагүй юм болох гээд. Одоо ийм амар замбраагүй сонсогдож байгаа юм чинь бүр задлаад ярих гад янз бүр болгол бүр энээсээ ч замбраагүй болчих штэ тий. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээ ерөнхийдөө бол энэ хүргээд дуусгая гэж бодлоо. За тэгээд элдэг юмнуудаа хэлээд дуусгая. Лайк дараарай. Тав дараарай. Тэгээд юу гэж бодож байгаа комент хэсэгт бичээрэй. Тийм комент хэсэгт энэ удаагийнх төр болохоор chapter 314 дээр юу гарах бол та нарын хувьд бодож байгаа теори байна уу? Эсвэл та нарын байдаг community дунд чинь бас нэг хөөрхөн теоринууд явж иж магадгүй. Тэгээд тэднийгээ комент хэсэгт бичээрэй. За энэ үргээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Баярлалаа. Баяртай.